Дарга улсын хурлын эрхэм гишүүдээ Монгол Улсын засгийн газраас олон улсын валютын сандтай хамтран хэрэгжүүлж буй өргөдгсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд Дэлхийн банкнаас төсвийн дэмжлэг болгон эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөрийг 3 шаттай хэрэгжүүлэн хөгжлийн бодлогын санхүүжилт авахар харилцан тохиролцоо. Хөтөлбөрийн хүрээнд төсвийн доктортой байдлыг сэргээх, нийгмийн хамгааллын системийг бэхжүүлэх, эдийн засгийн өрсөлдөх чадварыг дэмжих гэсэн 3 чиглэлээр нийт 33 бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр харилцан тохиролцсон бөгөөд хөтөлбөрийн шатанд 9 бодлогын арга хэмжээг хэрэгжүүлснээр эхний санхүүжилт болох 120 сая ам.долларын төсвийн дэмжлэг 2017 оны 10 дугаар сард улсын төсөвт орж ирсэн. Хөтөлбөрийн хүрээнд 2 дахь үе шатанд авч хэрэгжүүлэхээр тохиролцсон бодлогын арга хэмжээг сангийн яам, гадаад харилцааны яам, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Монгол банк болон Монгол Улсын хөгжлийн банк тус хариуцсан хэрэгжүүлсэн. Хөтөлбөрийн 2 дахь шатны санхүүжилт болох 80 сая ам.долларыг Дэлхийн банкны олон улсын хөгжлийн ассоциациас, 20 сая ам.долларыг олон улсын сэргээн босголт хөгжлийн банкнаас тус санхүүжүүлж байгаа. Санхүүжилтийн нөхцөлийн тухай зээлийн эргэн төлөвлөлт хугацаа нь 30 жил, үүнээс эхний 5 жилд үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөнө. За Дэлхийн банкны олон улсын хөгжлийн ассоциацийн зээлийн хүн жилийн 125, бусад шимтгэл 125 бол олон улсын сэргээн босголт хөгжлийн банкны зээлийн хүн лабер дээр нэмэх нь 0.89%, урьдчилсан хураамж 0.25 болно. Хөгжлийн бодлогын 2 дахь санхүүжилтийг Дэлхийн банкны захирлуудын зөвлөлийн 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн баталсан. Монгол улс олон улсын хөгжлийн ассоциац хооронд байгуулах санхүүжилтийн хэлэлцээр болон Монгол улс олон улсын сэргээн босголт хөгжлийн банк хооронд байгуулах зээлийн гэрээний төслүүдийг засгийн газрын 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэн тэмцсэн тул энэхүү гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж өгье. Баярлалаа.